3 ч одоо энэ жил ингээд дэлхийн аваргын мөнгөн медаль авсан. Тэгвэл яг өмнөх яг тийм нэг хөгжлийн зам нь мэдээж хэрэг тийм дартан байхгүй шүү дээ тий. Тэгвэл яг тэр хөгжлийнхэн замынх нь яг тэр одоо муухай хэсэгт нь яг би тоглож таарад гэх. Every day муухай хэсэгт нь би тоглож таарад. Би бол яг зөв үеэр нь таарсан байгаа байхгүй юу. Энэ хүн болохоор яг ийм жоохон ийм тий эхлээд яг байхгүй байжгаад яг ингээд сүүл рүүгээ ингээд яг мөнгө одоо юу гэх юм цалинтай мөнгөтэй болж хэлж байгаа ийм хоёр өөр үе болчиход байгаа байхгүй. Доороосоо хоёр зогсдгоо санаал ингээд очиол ингээд зогсон чинь л хажуудлын хүмүүс нэг сонь намхаа харагдал. Тэгээл ингээд нэг нэгээр ахаал дээшлэл ингээд зогсож дахиад өндөр. Тэгээд дээрээсээ хоёр зогсдог лцээс амар инээдтэй. Дахин сагсан бүгд тоглохгүй байна гэсэн тийм бодолтой байгаа. Тэгээд зоодог тайлах ч юм уу. Одоо зоодог тайлах юм чинь их зоодог модог өссөн ч шиг. Зоод харчаад тэгээ шампанска бодуулчаал унтаад. Шампанска бодуулаад яа маргааш бэлтгэлтэй юм чинь за унтъя да гэл. Он бол нийт монголчуудын бас Монголын сагсан бөмбөгчдийн хувьд маш том баяр 4 сайхан гавьяатай эмэгтэй гавьяа тамирчнаа үлдээд авсан. Тэгээд ер нь бол маш том амжилтаар дүүрэн тийм жил өнгөрч ийн гэж харж байна. Ер нь бол 2025 он нэлээд л гайхалтай л болж өнгөрлөө дөө. Нэлээд шигшээгээ төлөвлөлөөд Азийн аваргын өрчлөн шатанд тоглосон байгаа. Тэгээд тэндээсээ бид нөр Хонконгийг хоцсон болохоор FIBA маань бид нарт Азийн аваргад Б зэрэглэлд оролцох дахиад эрхийг олгосон. Тэгээд мэдээж бас 4-т орсон байгаа эмэгтэй шигшээг маань. Тэгээд бүхэл хүчээр дайчилж ерөөхдөө бол тоглосон. Тэгээд өмнөх яг 2 жилийн өмнө Б зэрэглэлд ороход бид нэр зооноосоо гарч чадахгүйсэн бол энэ жил бол бид нэр зооноосоо гараад шилэг 4 багт үлдсэн. Тэгээд магадгүй дахиад дараагийн Б зэрэглэлээр бол алтан медалийн төлөө өрсөлдөх боломжтой байна. Зэрэглэл рүү орох тийм боломжтой байна гэдгийг харуулсан маш том бас амжилтуудын нэг болсон гэж харж байгаа. Надад дахиад нэг байгаа юм байна. Би сая тулгандаа дэмж чадсангүй. Юу Азийн би зэрэглэлийн Азийн аварга дээр манайх 50-ны багт хожигдсон. Гэхдээ буцаад нөгөө Азийн клубүүдийн аварга дээр 50-ныхаа багтаа одоо зүрлэг дээрээ таарсан. Тэгээд тэр яг 50-ны баг гэхдээ 4 дээр хожсон манайх. Улаанбаатар Амазонс гээд. Тэгээд яг тэр мөчл айгүй гоё байсан. Ягаад гэвэл шинэ түүх бүтээж байгаа. 5-5-аар өөр одоо клубийнхаа нэрийн өмнөөс ороод тий дахиад 50-тайгаа уучраад таарсан ч гэсэн дахиад хоцсондоо үнэхээр баярлж байгаа юм бол тэр мөч бол бас айгүй гоё. 3-3-аар бол эрэгтэй эмэгтэй гэлтгүй ер нь бол одоо топ төвшний баг болсон байх гэж би бодож байна. Ягаад гэвэл энэ жил мөнгөн медаль эмэгтэй баг маань авсан. Ах нар угаасаа топ зэрэглэлийн баг хэврээ байгаа, хэвэрч байх мэдээж хүүхд тахт бол шинэ жил гэхээр маш их тогтолж хүлээдэг те одоо хурдан ингээ он салгидах, салют буудуулах те шампансаг буудуулах тэр мэдрэмжүүд нь амар гоё. Ерөнхийдөө ингээд шинэ жил гэхээр ягаад ч юм нэг дандаа амар гэгээлэг сайхан тийм аз жаргал мэдэрсэн тийм баяр байдаг. Тэгээд миний хувьд болохоор ягаад ч юм нөгөө нэг жүрж мандрин гэхээр л яг шинэ жил хатагтаад ягаад ч юм дандаа л нэг тийм мандринтай холбоотой юм шиг тэгээд жүржтэй холбоотой юм шиг яг нэг тийм мэдрэмжийг л байнга авдаг. Тэгээд мэдээж зэрэг гэр бүлийнхэнтэйгээ хүүхд тахта шинэ жилээ хамтдаа өнгөрүүлдэг тэр мөчүүд бол юугаар ч солишгүй хамгийн нандин хамгийн сайхан тэр мөчүүд байсан. Одоо магадгүй бас өөрөө хувьдаа гэр бүлтэй болоод ингээд төдийлөн бас шинэ жилийг тийм гоё бас тэмдэглэж чадахгүй байгаа. Тэгээд хүүхдтэй магадгүй болохоор гоё тэмдэглэнэ хаа гэж бодож байна. Би бол багтаа ер нь манайхаа хамаатнуудаараа цуглаж амир их тэмдэглэдэг гэсэн. Тэгээд ер нь мэрэгжлийн тамирчин болоод ер нь нэг одоо хамаатнуудаараа ингэж би өөрөө очихоо болцсон. Тэрнээс шиг ингээд манайх нь ер нь ингээд бөөндөө хамт цуглаж тэмдэглэдэг. Тэр нь надад амар гоё идэв гэсэн. Тэгээд яг уулзаагүй хүмүүстэйгээ уулзаад тэгээд дээрэс нь ингээд тэр чи одоо бүл нэмсэн байгаа шүү дээ. Тэгээ жоохон хүүхдүүд хараад тэр нь надад амар гоё санагддаг гэсэн. Тэгээд одоо мэрэгжлийн тамирчин болоод одоо жишээлбэл одоо юу гэх юм 31-нд одоо манайх энэ жил одоо тоглолттой байгаа. Тэгээ 31-нд тоглоод тэр тоглолт нь одоо мэдээж орой л биш тараа. Тэгээд
Тэгээд түүжрэл мөгжрэлгээ явсаар тэгэл 9-10 болол тэгэл яг салют буудуулахын өмнө очиод тэгэл нэг салютаа буудалчаал маргааш нь дахиад бэлтгэлтэй болохоор тэгэл ус эрт унтаж амрахгүй болохгүй. Нэг тиймэрхүү байдалтай ер нь бол нэг 4-5 жил явж байна да. Бидэд монита зохиодог ер нь жил болгон. Тэгээд монита одоо арын алба мал бүгдээрээ нийлж байгаа зохиодог. Тэгээд хэрвээ яг бидэд өөртөө яг ингээ хүсэх юм бол хэрвээ 31-нд ч юм уу 31-нд ч юм уу яхаа би биенийхээ яг нэг гэрт нь очиод нэг сайхан хоол унд идээд тэгээд сайхан багаараа хөөрд суугаад тэгээд ер нь бол нэг тиймэрхүү л үйл ажиллагаа байдаг. Ер нь хамгийн гоё нь монита даа. Бид хоёр ч угаасаа насны зөрүүтэй. Тэгээд их ч угаасаа төгсөө явцсан хойгоор нь би яг баг дараханд ирж таарсан баг. Тэгээд ер нь бол их нартайгаа амар их тоглохыг хүсдэг байсан. Тэгээд ер нь бол амар их хардаг байсан, бахархдаг байсан, хамт тоглох юмсан гэж боддог байсан. Би гэхдээ багтаа амар их тэгж залдаг, ер нь залалтай амар их хийдэг байсан. Ер нь одоо тэгж хуураад, оролт хийх ч юм уу. Ер нь бол одоо л их хвчлэн шидэлтийн л харж байгаа дөө. Залдаг шээ. Тий 11 дэх ангид анхс гэсэн мөр яг ингээд усын аврагт ороод хичээлж эхэлсэн. Тэрнээс өмнө бол айгуу дургүй байсан сагсан. Тэгээд зүгтаагаал бэлтгэлээ ихээр зүгтаад ерөнхийдөө нэг жоохон тиймэрхүү байсан. Тэгээд 11 дэх ангидаа за одоо угсаал яг энэ спорт л яг те ингээд миний угсаа хүсэж байгаа зүйл мөн байна те. Одоо энийг ингээд илүү тууштай хийгээд тэгээд тоглож эхэлсэн. Тэгээд маш хурдтайгаар ингээд багаар ингээд ахиж сайжирч байгаа харах бас тэр мэдрэмж айгүй гоёсэн. Тэгээд бүр илүү сагсан мөхтэй бүр илүү хайртай болж бүр илүү дуурлаад. Тэгээ одоо нэг мэдхэд 15 6 жил ингээ сагсан мөхтэй хамтдаа ингээ явж байна. Тэр амар сонио яг сантиметрийн аль би санахгүй байгаа. Би яг тэр 9 дугаар ангидаа яг доороосоо хойш зогсдог гэсэн байхгүй охтуудаасаа. Тэгэл 9 сард ингээ сургууль ороод биеийн амир орох болол тэгэд би ерөөсөө өөрийгөө өндөр болсон гэж бодоагүй байхгүй. Нэг л тийм сонин ерөөсөө тийм мэдрэмж төрөхгүй байсан. Тэгэл ингээл доороосоо хоёр зогсдгоо санаал ингээл очиол ингээл зогсон чинь л хажуудлын хүмүүс нэг сонин намхаа харагдал. Тэгэл ингээл нэг нэгээр ахаал дээшлэл ингээл зогсож дахиад өндөр. Тэгээд дээрээсээ хоёр зогсдог лцээс амар инээдтэй. Би бүр гайхаад хүү би ийм амар өндөр болсон юм уу гэд. Дээдсэн чи ангийн байдлаар хүртэл амар намхаа харагдаад инээдтэй. Бүгдээрээ ингээ намхаа харагдаад чи амар сонь санагдаад. Тэгээ гинт амар өндөр болсноо мэдсэн шүү дээ. Айгу сони юм билээ бас. Тэгээ өндөр болохоор угаасаа л яг нөө төвийн тоглогч гэж угаасаа хүүхд тахтаа бол бидрийг дандаа тэгдэгс хэвгүй өндөр юм чинь чи угаасаа төвийн тоглогч болох юм байна. Чи намх юм чи уртл тоглох юм байна гэдэг юм дандаа нэг тиймэрхүүс одоо л тийм зүйл байхгүй болчих те. Илүү өндөр байсан ч гэсэн урт тоглож болж ин те. Илүү смарт болсон ямар ч одоо өндөртэй ямар ч нуруутай байсан ямар ч байрал тоглох боломжтой гэд одоо ерөөхдөө бүх юм айгу гоё ингийн болчих. Тэгээд бас азтай юм дүүнер маань. Цэврэл лагшийнхаа удирдлагын доор дэлхийн сургуультай игээд тэгээд багшийнхаа доор 5 6 жил ерөөхдөө бол тоглосон. Тэгээд сүүлд спортын орчин дээр нөгөө үндэсний лиг гэж зохиогддогсэн. Эмэгтэйчүүдийн үндэсний лиг гэд тэнд бас 2 жил дараалаад цэврэл лагшийнхаа удирдлагын доор мөсийн ирвсүүд гэж ороод тэгээд 2 жил дараалал улирлын MVP авч илаа. 20 оноо 20-ийн самбар дундчилж исэн гэд тиймэрхүү үзүүлэлт байт юм элэ. Тэгээд тухайн үед яг нэг бид нар ч яг нэг тийм үзүүлэлттэй их анзаардаггүй те тоодаггүй тиймэрхүү үеэсэн. Тэгээд нэг тухайн үед нэг амар тийм сүрхийн амжилт юм шиг надад бол санагддаггүй байсан. Тэгээ одоо бол мэдээж хэрэг статистик үзүүлэлт бүх юм ингээ заавал холбоотой ингээ бүх юм гарч ирдэг тийм болсон болохоор одоогоор бол магадгүй тэр үе бол бас илүү сайн байсан үйл болж таарж байгаа л да ер нь. Би гүрэн агшийн ер нь бол шав. Тэгээд 5 дугаар ангиасаа ер нь бол сакс тоглож эхэлсэн. Тэгээд 7 дугаар ангидаа гүрэн агш дээр ирсэн. Тэгээ гүрэн агш дээр ер нь бол 5 жил хичээлсэн. Тэгээд буцаад энд ирээд тулгын агш дуудаад тэгээд тулгын агштаараа ирээд тэгээд 3-3-т ороод тэгээд одоо ер нь бол тэрнээс хойш ууг агш дээрээ бас нэг 5 одоо бараг 6 дахь жил рүүгээ бас орж байгаа шиг байна. Би гэтээ ер нь юмар явж үзчихсэн. Гэтээ жудаа бол гэтээ бүр айл 1 2 дугаар анги үе. 1 2 дугаар ангитай л тэгж бодож ирсэн. Тэгээд
жоохон томрол тэгэл нэг дунд ангид орж ирэл жоохон цагдаа магтаа матем багш болно гэж боддог байсан. Тэгэл ер нь бол яг 9-р ангиас хойш яг за сагсан мөмгөл яг болох юм байна. Яг сагсан мөмгөөрөө л яг үргэлжлүүлж хичээлэх юм байна гэж бодоод ер нь бол 9-р ангиас хойш ер нь яг эргэж арахгүйгээр өөр юм бодохгүйгээр ухрахгүйгээр шантрахгүйгээр яг л за сагсан мөмгөөл тоглоё гэж бодсон. Нөгөө ахлах анги руу ордог жил яг тэр үедээ би яг нөгөө сагсаа яг зөвхөн сагсаа гэсэн хичээлээ жоохон ингээ алдагдуулсан. Тэгээд ээж аав ер нь нэлийн загинжсэн. Гэхдээ тэгээд тэрнээс болж нөгөө би бас нэг тэмцээн үнжсэн байхгүй юу. Тэгээд бас гүраагш аавч хоёр руу ярьж агаад тэгээд дараагийн тэмцээнүүдтэй авч явсан. Ер нь тэрнээс хойш аавч хоёр намайг амар их дэмждэг болцсон. Тэгээд манай хамаатнууд ч ихсэн амар их дэмждэг болцсон. Тэгээд ер нь тэр үед гэхдээ тиймэрхүү одоо цалин мөнгө гэж байдгүйсэн баху тий. Дээдлийг миг тэр бол тийм. Тэгээд миний хувьд бол уусаа 10 жилийн хүүхэд юу гэж ямар ямархан цалин мөнгө байхад. Тэгээд ер нь бол 4 жилийн өмнө яг анх нөгөө холбоо нэгдээд яг лиг ингэж зохиогоод эхэлж байхад тэрнээс хойш ер нь бол одоо өдийг хүртэл цалин мөнгөтэй л явж байна да. Би бол яг зөв үеэр нь таарсан байгаа байхгүй юу. Энэ хүн болохоор яг ийм жоохон ийм тэг эхлээд яг байхгүй байжгаад яг ингээд сүүл рүүгээ ингэж яг мөнгө одоо юу гэх юм цалинтай мөнгөтэй болж эхэлж байгаа ийм хоёр өөр үе болчиход байгаа байхгүй. Тэ спортоор одоо хоололж идэж болохгүй гэсэн цаг үе өнгөрцөн байна шүү дээ. Тэгэхээр маш олон одоо ирээдүйдээ сайхан зүйлсийг харуулсан ийм он жилүүд өнгөрч ийн л та. Тэгээд мэдээж холбоо нэгдээд тэгээд лиг зохион байгуулсан одоо ингээ холбооны удирдлага хийж байгаа тий холбоонд ажиллаж байгаа бүх хүмүүстээ одоо чин сэтгэлээсээ талархах хэрэгтэй. Өдний хүртэл одоо ингээ сагсан мөнгийг эмгтээ сагсан мөнгийг хаялгүйгээр ингээ авч яваад 3-4 жилийн ингээ амжилттай зохион байгуулад мэдээж ажил хийж байгаа хүмүүст маш их хүндрэлтэй зүйлүүд их тохиолдсон тулгарсан баг. Тэгээд өдний болтол ингээ хаялгүйгээр эмгтээ сагсан мөнгөө хөгжүүлээд шигшээ баг дээр хүртэл ингээ мэдэгддэг. Маш их дэмждэг, маш их ингээд биднийг амжилт гаргахыг ингээд хүсдэг. Тэгээд яг энэ жил тэгж хүссэн хэрээр гэдэг шиг нөгөө дөрөв те тоглогч маань дэлхийн аваргын мөнгө медаль хүртлээ те гавья тамирчид боллоо. Энэ бол одоо холбоо маань дэмжиж те өдний хүртэл ингээд дэмжтэйгээ хаяагүй хүчинд одоо ингээд ийм сайхан амжилтуудыг ингээд ихнээсээ гаргаад ингээд явж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр нийт холбооны удирдлагууд болон холбоонд ажиллаж байгаа бүх бас хүмүүстэй чин сэтгэлээсээ талархал илэрхийлээ. Тэгээд миний хувьд Монгол Улсын одоо шигшээ багийн тоглогчийн хувьд те өөрөө сагсан бөмбөг тайртай хүнийхээ хувьд мэдээж хэрэг та нар байгаагүй бол одоо те энэ сагсан бөмбөг бол ингэж хөгжөөж юм цаашдаа юм сайхан зүйл болохгүй байсан бахаа гэж бодож байна. Одоо манай багийн хулигч маань угаасаа сая нөгөө WCB гээд нөгөө хятадын лиг рүү явж тоглосон. Тэгээд одоо манай багийн Нанда маань одоо тэр дивишн 2-т тоглож байна. Америкийн Инсейд. Тэгээ ер нь бол нээлттэй боломж зөндөө их байгаа. Гол нь бити шантраараа өөрсдөө хичээгээрэй л гэж хэлээ та. Энэ олон жил тоглоход бол маш хэцүү үе зөндөө их байсан. Тэгээд одоо гэр бүлийнхэн маань илүү надад хүч өгдөг юм болов. Тэгээд ах эгч нар маань надад маш их хүч өгдөг, намайг маш их дэмждэг. Тэгээд хэзээ ч бити бууж өгөөрэй гэж дандаа сануулдаг гэх юм уу. Тэгээд сүүлд бол мэдээж гэр бүлтэй болоод манай нөхөр бол өөрөө бас спортын хүн байдаг. Тэгээд намайг маш их дэмждэг. Сүүлийн хэдэн жил бол мэдээж хэрэг чи одоо тий дуртай зүйлээ хайртай зүйлээ хийгээд тий эндээсээ ингээд урам зориг аваад ингэх хэрэгтэй. Одоо ингээ юу юугүй мэдээж хэрэг хүүхдтэй болохыг хүсэж байгаа. Гэтэ юу юугүй ингээд чамайг ингээ болоод хүүхдтэй болоод гэртээ суугасаа гэж хүсэхгүй байна. Мэдээж чи энэ спортод маш их хайртай. Энэ спортоор чи олон жил хичээлсэн. Чамд ингээд одоо тий хийж чадж байгаа зүйл ч юм байна. Тэгээ энэ чинь бол ингэж хориглох бол утгагүй асуудал. Чи хизээ өөрөө болмоор энэ тэр үед чинь хоёлаа ингээ хүүхдтэй болъё. Тэр болтол чи ингээд таартай дуртай спортоор хичээллээд Монгол улсынхаа нэрийг гаргаад өөрхөн чадах бүхнийг хийгээд явах хэрэгтэй. Ерөнхийдөө тиймэрхүү хэлдэг. Тэгээд маш их дэмждэг. Тэгээд гэр бүлийнхэндээ л ер нь маш их баярлдаг да. Хэцүү олон үед дандаа гэр бүлийнхэн маань л миний арт байсан. Тэгээд бүгдэнд нь баярлалаа. Та нар байгаагүй бол би энд байхгүйсэн. Одоо өвдөө нэг тийм хоосорсон мэдрэмж авах юм болов уу гэж боддог. Тэр нэг юм юу ч байхгүй болсон юм шиг тийм мэдрэмжтэй.
одоо магадгүй ямар нэгэн хайртай дотны хүнээ алдсан шиг тийм мэдрэмжүүдийн яг нэг адилхан хэлбэр байх гэж би бодоод идэв яагаад. Төсөөлтөө яг тэгж бодогдоод тэгээд мэдээж хэцүү байхах тэгээд одоо яг тийм би ч эмхтэн тэгээд амьдралаа бас бодох хэрэгтэй тий. Бас өргөдтэй болох хэрэгтэй. Тийм учраас тэгэл яаж хийж байгаа л даван тулаад гарна да. 22 онд нэг 3 сарын 8-нд нэг эмэгтэйчүүдийн баярын нэг тэмцээн болсон. Спортын ордон дээр. Тэр тэмцээн миний хувьд нэг тийм амар тийм чухал тэмцээн байсан. Ер нь их өөрийгөө одоо яг нөө болидо гэд ингээд ундарсан байсан үед одоо магадгүй галыг маань дахиж хасааж өгсөн тийм тэмцээн байсан юм болов. Олимпийн дараа ерөнхийдөө ингээд тоглохоо болидо тий одоо ингээд амьдралаа бодъё ер нь жоохон тийм шантарсан байсан үе гэх юм уу. Тэр тэмцээн яг надад яг буцаад яг намайг сагсан мөх дахиад ороход те сагсан мөгийг тоглож чадах юм байна. Би ингээд дахиад энийг хийх хэрэгтэй байна гэсэн тийм ихтгэл урам зориг ингээд өгсөн тийм тэмцээн болсон. Тэр тэмцээний бүхэл тоглолт надад амар тийм маш чухал тийм нандин тийм мэдрэмжийг төрүүлдэг. Тэгээд өө яг ингээ яхахгүй тэр тэмцээний тухай надад ингээ бодол орж ирдэг. Тэгээд тэр тэмцээнд манай баг төрүүлсэн. Тэгээд би шилэг тоглогч болсон. Маш их баяртай байсан. Тэгээд ягаад ч юм би угаасаа одоо арай болоогүй мэн гэсэн тийм мэдрэмж авсан. Тэгээд тэр тэмцээн л ер нь илүү надад нандин санагдаад идэх юм. Сүүлд болсон одоо тэр BCL-д тоосон тэр тоглолт гэх юм уу? Одоо 50-д тоосон тоглолт. Тэгээ манай баг ер нь бол нэг 10 он зүрхтэй хожигдчихсэн. Яг 5 минут үлдсэн байсан баха. Тэгэл аль болох те багаас сэргээ, аль болох сайн ярийн хамгаалтан дээрээ яг тэгж гараал ер нь бол би өөрийнхөө хувьд бол яг чадах чинээрээ багаас сэргээсэн байх гэж бодож байна. Тийм тэгэл ер нь бол давталгаач болоод хамгаалтч болоод тэгээд ер нь бол хоцсон тоглолт. Тэр тоглолт ер нь бол гоё дурсамжтай. 3-3 би тоглолтог гэсэн 17 оноос хойш. Тэгээд тэр үед нэг манай баг мэдээж хэрэг ингээд дөнгөж 3-3-т ингээд хөл тавиалаа. Бас яг ингээд төдийлэн амжилт гаргаж чадахгүй маш их хожигдлуудыг ингээд амсаж исэн. Тэр үед сошиалор бол яа бас хэлэхэд ч хэцүү амар тийм комментуудтай амар тийм юмнууд ингээд маш их харагддагсан. Тэгээд анх ингээд тэр ингээд комментуудыг уншаад бүр ингээд амар шоконд ороод ямар амар юм бэ гэж бодоод бүр ингээд тийм хэцүү мэдрэмж төрж байгаа байхгүй. Тэгээд сүултээ барыг дасаад байсан. Сүултээ за угаас наач одоо муулсан байгаа да гэд наач одоо мэдээж хэрэг муухай юм битцсэн л байгаа. За яах вэ угаасаа яг тэр нэг 3-3 ч одоо энэ жил ингээд дэлхийн аваргын мөнгө медаль авсан. Тэгвэл яг өмнөх яг тийм нэг хөгжлийн зам нь мэдээж хэрэг тийм дартан байхгүй шүү дээ тий. Тэгвэл яг тэр хөгжлийнхэн замынх нь яг тэр одоо муухай хэсэгт нь яг би тоглож таарад гэдэг. Every net тий. Муухай хэсэгт нь би тоглож таарад. Тэгээ ерөнхийдөө бол сошиалаар л үнэхээр амар тийм комментууд маш тийм сөрөг сэтгэлдлүүд маш их байдаг гэсэн. Тэгээд одоо бол магадгүй тиймэрхүү амар цөөхөн болсон баха. Үгүй би яг нэг амар яг унших нь бол уншдаг. Гэхдээ яг тухайн үедээ нэг жоохон юм өөртөө нэг жоохон тиймэрхүү мэдрэмж авчаад тэрийг амар хурдан алуулгачдаг гэх юм уу. Тэгээд яг нэг инээдтэй юм гэх юм бол манай аавыг улсын хурлын гишүүн гэсэн. Тэгээ би аав хэлсэн чи аав нэг зүгээр энийгээр л маазраал тэгэл өнгөрсөн дөө. 26 он бол миний хувьд магадгүй дахин сагсан бүгд тоглохгүй байна гэсэн тийм бодолтой байгаа. Тэгээ зоодог тайлах ч юм одоо зоодог тайлах юм их зоодог модог өссөн ч зүгээр яг илүү амьдралаа бодд юм лөө гэдэг хувийн тиймэрхүү асуудлууд байна. Тэгээд 26 онд ерөнхийдөө тоглохгүй байгаа лиг тусаад гэж бодож байна. Тэгээ ер нь бол байгаа Азийн наадам байгаа бас Азийн аваргын бас би дивишн байгаа л. Тэгэхээр ер нь бол нэлээх тэмцээнүүд байгаа тав.
Нийт үзэгчдээ шинэ жилийн мэнд хүргэе.